За контемпорариас ингээд ерөнхийдөө яг өөрлөө ч юм өөрөө ч бүтээл дээр бас ярмаар байна л да. Нэг л уран бүтээлч юм өрцөн юм чад уран бүтээлээ бас ярихгүй болохгүй шүү дээ. Тэр ер нь бол өөрөө ч бүтээлүүд хараад орон зайн бүтээлүүд маш ихтэй. Тийм ээ илүү одоо инсталляц одоо баримл лидер бол түү илүү байна л да. Дамгаалах хэлбэр нь мэдээж хэрэг бас бусад төрөл бас байсан. Ер нь бол орон зай гэхээр цаг хугацааны тухай бас нэг хэмжүүр одоо хэмжигдэхүүн бас байгаад байна л та физикт тийм ээ. Тэгэхээр чиний бүтээлүүдэд орон зай байна. Цаг хугацаа байгаа юу? Илх цэг ч юм уу, дуусах цэг ч гэдэг юм те. Яг ер нь бол одоо медиа арт гэж ярьдаг штэ. Одоо медиа арт фестивал гэж бас Монгол урлагийн зөвлөлт зохион байгуулдаг. Медиа арт гэхлээр би зүгээр олонх дунд хүмүүс нөгөө олонх нь болохоор зөвхөн жоохон видео тал руугаа юм болов гэсэн ойлголт байдаг юм шиг зүгээр бодож ирсэн. Ер нь бол медиа артанд чинь медиа артыг ерөөхдөө товчхондоо бол бараг тайм бейст гэж хэлж болно. Одоо яг цаг хугацаан дээр тулгуурсан яг нэг эхлэх цэг дуусах цэгтэй гэх юм уу тийм. Одоо видео эхлэлээ дууслаа, саунд эхлэлээ дууслаа, перформанс тийм үйл хөдлөлөөр эхлэлээ дууслаа гэдэг. Гэхдээ яг тухайн цаг үедээ итгэвчээд тэгээд дуусчдаг. Тэгэхээр яг нэг цаг хугацаан дээр тулгуурсан гэж ойлгохтой хогтгон байдаг. Гэхдээ тэгээ мэдээж уран бүтээлч хүн болгон бас энэ айгу бүтээлчээр хандж одоо болно л да. Одоо жишээлбэл миний хувьд эвэр одоо малын эвэр бас их ашигласан элемент болгож бас тийм метафор болгож ашигласан дүр зургууд их ажиглагддаг. Тэр бол тэр миний хувьд бол бүтээлийн хувьд тухайн одоо тэр ашиглаж байгаа эвэр нь нас бий гүйцсэн малны одоо хэмжээнд байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр ургасан мөчлгүүдийг бас харж болно. Тэгэл нөгөө нар салхинд бандж ундаж бас нэг л нөгөө хоорондоо мөргөлдөхөд нүүссэн юм цав тий сэвүүд нь харагдана. Тэгэхээр яг тэдгээр зүйлсүүдэд бол илүү цаг хугацаанд шингэсэн. Тэгээ бас нөгөө ургах явц гэдэг чинь тийм одоо элемент гэх юм уу төлөв байдлаар бол би цаг хугацаатай хамтарч ажиллаж байна гэж уран бүтээлчний үүднээсээ боддог гэдэг. Би яг нөгөө цаг хугацаа гэж асууад бас нэг шалтгаан нь болоод ирэхээр чиний бүтээлийн материал надад сонирхолтой санагдсан байхгүй юу? Одоо дайлангуй барилгын хөөс ч гэсэн сонирхолтой санагдсан. Нэг талаасаа бат бэгч юм шиг мөртлөө нөгөө талаасаа болоод ирэхээр тийм хэврэг материал. Тэгээд хөөс гэдэг чинь тэгээ нөгөө талдаа бас их хоосон зүйл. Яг одоо үгийнхэн юунаас бид нар авч үзэх юм бол тэ алгуулцдаг, завхарчдаг, тэ утаас шил гэсэн үг шүү дээ. Ийм зүйлээд ер нь тэгээд яаж гинт ингээд хөөс мөс ашиглахаар болоо одоо дайлангуй чинь одоо бүтээлүүдэд бол маш их хэмжээгээр аль гарч ирээд хэлээ л тэ. Тэ дөрөв одоо эврийн элемент бол ярьж соёл эврээ бас ярина. Тэ. Тэ яг илүү ер нь бол ихэнх үедээ би хөөсийг илүү их ашиглаж байсан бас. Яг бүр ясэмдээ ярих юм бол баг яг би оюутан бахта ингээд бас л ингээд ерөөхдөө өөрийн гэсэн шинж чанар хиллэг бий болох гэсэн гэдэг тухайн бас төсөл утгаснаа дээрээ тулгуурлал материаллаа ингээд сонирхож судлаад явжсэн. Тэгэхдээ хөөсөөр бас хийжсэн. Гэтэ бүр тэрийг ингэж барьж явна хэсэг хугацаанд бас ингээд барьж явна гэж бас бодог байсан. Тэгээ хамгийн сонин би Монголдо ирчээд тэгээд Монголын урлагийн зөвлөлийн залуу уран бүтээлчийг дэмжих тийм фонд аваад тэгээд ерөөхдөө миний үзэсгэлэн ингээд ивент итгээд бас яа гэсэн 15 онд. Тий 15 онтой. Тэгээд ерөөхдөө бас ингээд үзэсгэлэнгийн ерхий үзэсгэлэнгийн санаануудаа бодож тунгааж эхлээл ингээд явж идлээ. Манай гэрийн үг яг нөгөө давхарт айгу ундаг амар сонь айгу хүнтэй тийм Германы тийм хэдэн хөөслийг бараг тийм хайрцагтай хөөс. Тэгээ би авахгүй ингээ ажиглал хэлсэн. Тэгс чи ерөөс нь хүн ингээ орхио авчих юм уу яац ингээ бүр эзэнгүй болцсон нэг хэсэг хугацаанд.
Тэгээ за нэгэд нэг юм одоо тэмдэг юм цаанаас хийж байгаа юм билгүй гэж бодоод. Тэгээ угаасаа яг хийж исэн болохоор тэгээд бас тэр нэг цаанаасаа зүгээр сонирхолтой санагдтыг. Тэгээд яг хоо мэдээж хөөс бол түрүү яг хэллээ те үг утганы хувьд ч тэр одоо бас буддизмын бас зарим ойлголтуудыг тайлбарлахад ч тэр сургаалууд ч тэр нөгөө усны сүс нөгөө хөөс бөмбөлөг бас тэр нэг агшин зуур төр зуур нөгөө гэсэн санаануудыг яхад гарч ирдэг те. Тэгээд ч тэр талаараач бас ингээд яг нэг юм хоосон чанарын надаа одоо үлгэрч их юм нэг юм бодит жишээ юм шиг. Тэгээ нөгөө утгаараа яг миний тэр үзэсгэлэндээ бас баримталж исэн гол санаа нь бол нэр нь бол холимог тархлаа гэсэн нэртэй байсан. Тэгээд бас л яг түрүүний миний ерхий одоо яг үдэл санаануудыг бүрэлдэжсэн л үйл дээ. Тэгээд яг юм ахиц дэвшилт яг нэг юм хүн хувьсаж өөрчлөгдөх үст дандаа нөхцөл байдал ситуацид орж идэг. Тэгээд хүссэн хүсээгүй тэр нөгөө өөрчлөлтүүдийг хийгээд одоо ямарваа нэгэн шин зүйлд бид нүр тулгамдахад үргэлж нөгөө өөрсдөө хамгаалсан одоо байгаа нь яагаад болохгүй гэж гисэн одоо байгаа байдлаа өмөрсөн мөнгө стандартдаг шүү дээ. Тэгээ нөгөө ая тухтай комфорт зон одоо орчихсон. Тэгээ тэрнээсээ гарахыг хүсэлгүй. Тэгэл гэхдээ ямар ч лээсэн цаг хугацаа өнгөрөх тусам бид нэр өөрийн мэдлгүй тухайн эсэргүүцчихсэн тэр хүчин нөлөө зүйлийнхаа нэг хэсэг нь олчихсон эсвэл өөртөө аль нэг хэсгийг нь шингээч гэсэн эсвэл ингээд өөр нэг юм нийллэг сонирхолтой нийллэг бий болгоод тэр нэгээрээ бас өөрийн мэдлгүй ингээд нэг хэсэг зур явчихсан ч юм уу хүлээн зөвшөөрч нэгсэндээ хүлээн зөвшөөрч байгаа юм л да. Тэгэхээр би миний бүтээлдэдэг энэ эсэргүүцэл хамгаалалт тий дархлаа тэр ивэр эдгээр зүйлс бол нэг юм баг айгу хоосон чанартай юм шиг авч үзээд тэгээ ерөөхдөө бас зангидж байгаа одоо тэр утга санаа маань бас материалаараа нэгсэндээ илэрхийлэгдэж материалынхаа шинж чанар болоод бас олдмол болоод бас яг өөрт нь байгаа шинж чанар тий одоо ингээ нийгэмд одоо тэр барилгын хөөс гэдэг материал чинь хаалга цонхны одоо барилгын ганц цавыг ингэж бүглэж тэр хоосон оронзайг ингэж дүүргдэг тэгээд хүүтнээс л хамгаалж байгаа шүү дээ бид нар бол оргонох гол нөгөө амьд зогох гол нөгөө одоо мал амтнаар бол ингээл үрж төлчих гэл үрдэлүүлдэх гэл тэгэл явж байгаа. Тэнгүүд тэр орчныг бас нэгэн бодлын бүрэлдүүлж өгч байгаа бидний тэ нөгөө хүүтнээс халуун үүдэн салхи оруулахгүй тэгсэн харнаа яг нар салхинд гадаад талаас харагддаг шүү дээ ингээд бүр шар бараан өнгөтэй болоод нөгөө нар салхинд ингээд бүр бутарч унтлаа. Тэгэхээр нэг бодлын материалын шин чанараараа хүртэл нэг мөнх бус хоосон чанарын шинжүүдийг ингээд өөр дээрээ бидэнд харуулад байгаа тийм материал шиг санагдчихсэн. Чиний бүтээл дээр чи ярилцлагатаа ч гэсэн маш их хэмжээгээр бас ярьсан л хэлээ л дээ. Яг ингээд буддизм болвол тэ хойд үр за тэгэл одоо хоосон чанар гэх мэтлэн одоо яг энэ үндсэн концепцүүдийг яриад байгаа тэ. Тэгээ энэ чиний бүтээл дээр бол туссан гэж. Тэр чинь буддизм чинь хаанаас ингээд аав? Танаа гэр бүлд ч юм байв уу? Эсвэл чи нэг ингээд өөрөө ирэхгүй ингээд тийшээ яваад ухамсарлагдаад ороод ирсэн үү? Монгол хүн болохоор тэгж аав. Тэгээ буддист орнд төрсэн болохоор тэгж аав. Чи тэр талаар юу шатдаг вэ? Яг нь ер нь бол альж Монгол гэр бүл шиг л тэгээд тодорхой хэмжээний бол мэдээж шинжлэхийн тал бол байсан. Гэхдээ илүү энэ ойлгоё урлагтай уйлдуулж бодож хэрэгцүүлж эхлэнгөө тийг түрүүний ярианы ихэнд баг ярьжсэн тий баг амьдрах өдөр тутмын амьдралын хэв маягийн нэг юм хандлага одоо баг лайфстайл одоо нэг тийм юу гэдгийг лайфстайл хэв маяг тий хэв маяг тодорхойлох одоо юу гэдэг концепт гэх юм тий тийм юм шиг миний бас яг зарим талаас хувийн талаас ч гэсэн альва зүйлсийн чанар утгын талаар бодонгууд бас нэг зангилаа болж өгдөг бас нэг ойлголтын одоо тогтсон бас нэгэн ойлголтын юу гэдгийг тохиролцоо ч юм уу. Хүмүүс чинь энэ зарим санаанууд дэр нь тохиролцож нийлж байгаа юм шиг л санаанууд бас сургаалж юм уу. Зарим талаас бол зүгээр хэв маяг юм шиг тийм.
яг хуу зөвхөн Монгол болохоор юм уу гэлэлтэй ихээс магадгүй л юм одоо манайх чинь бас нэг бодлын төвд гаралтай юм авсан хэдийч бас өөрийн болгож ингэж хувьсгаж өөрчилж нөгөө өөрсдийнхөө бараг амьдралын маягт бараг оруулсан тий. Тэгсэн тал төр зүрх бас биш үү тий. Тэгэхээр тэр талаараа ч юм уу бас нөгөө миний нөгөө бүтээлийн нөгөө дасан зохицол гэсэн санаа надтай бас ойлцсон бас тал ингээжилттэй тал анзаарагддаг. Тийсэн тэгээд яг чиний амьдралдаа яаж ирсэн нэг өөрөө ч ингэж эргүүлээд мадуу бүтээлээ бүтээхтэй ч юм уу концептын бодохтой ч юм уу эсвэл бүтээсэн дараа ч юм уу өөрөө юм байсан гэж бодох юм уу эсвэл бол яг бэлтэж байгаад магадгүй те зургаал мургаал нүүждэг ч юм уу эсвэл одоо магадгүй имиж чинь ч юм уу те одоо энэ хэнийг ингээд яг зөв имиж гэдэг нь болохоор намайг одоо жишээл анх одоо буддизм сэмээ санаа гэдгээр ойлгуулж ирсэн хүн болохоор манай өгшөөж байдаг байхгүй. Тэмээ анхны одоо майн зайны юу байгаа л ерөнхий нөгөө суурийг яриад те ингээд тий. Миний хувьд бас тийм бас мөн тэрэн дээр нэмээд бас зуны амралтаараа би өдөө имэ дээрээ сочдөг байсан. Тэгээд тэнцээ өнгөрүүлсэн одоо миний цаг хугацаа туршлага гэх юм уу тий одоо ингээд Монгол ахуйн амьдралд өдрөөрөө явгод бас өөр ирэхгүй барыг ийм зүйлс эдгээр одоо бас буддизмын зарим зүйлсүүдтэй юм уйлдахуц одоо юм үлийн үрч юм уу эсвэл одоо юм хоосон чанарын болоод ийм зүйлүүд айгүй юм шингэцэн гэдэг нь бас анзаарсан. Ялангуяа би яагаад энэ талаар илүү бодож бас эхэлж исэн гэхлээр одоо гадаад улс оронд урлагаар сурах гээд би ч очсон байдаг. Тэгээд ер нь хувийн талаасаа ч тэр бас ирсэн газрынхаа бас онцлог талуудыг бодолж үзсэн гэсэн. Ер нь бол би юугаараа энэ хүмүүс дундаас онцгорох юм бэ гэж бас тодорхой хэмжээс бодож байгаа юм л да. Гэхдээ тэглээгээд миний бас тэр орчинд ороод ойлгосон зүйл болоод би өөрийнх нь гарал үүсэл болоод бас юм нөлөө бүхээс юм соёлын болоод шний ч юм уу юм нөлөөнүүдийг би хэрхэн хөрвүүлэх вэ гэсэн бас зүйлтэй тулгамдсан гэж хэлж болно. Одоо зүгээр л Монголд ийм байдаг, ийм шашинг яадаг учраас би юм гэсэн гэх юм бол тэр чинь шал түүх яа байхгүй. Ерөөсөө тэгээд юу гэж тийм альж газар л ямар нэгэн тэгтэг ингэдэг гэсэн ёс ус гэсэн ус дагуул эсийн дагуул ус мус юм зүйлсүүд табу гэж шинэ зүйлсүүд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо зүгээр нэг би тийм зүйлийн нөгөө бүр тиймхэн зүйл дамжуулах төдий бол тэр чинь яг мөн чанарт нь хүргэж одоо яг уран бүтээлчний зүгээс юм хийхгүй гэсэн үг шүү. Тэгэхээр тэр өгөгдлийг би өөрөөрөө дамжуулаад боловсруулад тэгээд бас зохисны ингээд одоо утгасааны болоод төрсөн ингээм ойлдуулж гарах тийм хөрвүүлэх тэгээд тэрийг ингэж гадагшлуулах бас нэгсэндээ бос боловсруулж ажиллаж тэгж гарах хэвээр юм байна гэдгийг би бас ойлгосон. Тэгээд би яагаад энэ сонирхож одоо ихэд нэг ийм асуулт байгаа байхгүй. Ер нь бүтээлийн утга тий утга агуулга гэх юм уу. За бүтээлийн утга гэдэг нь хэлж. Бүтээлийн утга хизээ бий болоод байгаа. Анх концепт бий болоход бүтээлийн утга нь уушаа гараад ирсэн байна уу? Эсвэл бол яг бүтээл нь бий болчоод үзэгчдэр үзсний дараа бүтээл нь юу яаж яана уу? Эсвэл бол үзснийхэн дараа ингээ хувьсаад байгаа юм уу? Эсвэл та бүтээснийхэн дараа эргцүүлээд ингээ бодонгоо тэр чинь илүү гүн, илүү баялаг, илүү одоо магадгүй одоо гүн ухаанлаг гэх юм уу те философлог болоод байна уу? Яг энэ бүтээлийн утга гэдэг чинь хизээ яг үсээд байгаа. Яг хаана үсээд байгаа? Аль мөчлөг дотор яваад байгаа одоо үдгдэх хэний жишээ санагдчихлаа. Аль нь төрүүлж гардаг. Аль нь ахтагч юу гэдэг шиг. Тэгтэл хариултаа. Тэ энэ талаар бол миний бодлоор яг уран бүтээлчин бол аль болох бас нөгөө хэл хүүхтэй байх. Одоо ямарваа нэгэн ингээд илэрхийлэх өөрөөсөө гаргах нэг тийм зүйлтэй байх хэрэгтэй гэж
санагдтыг. Тэгээд бас тэгэж хэлсэн мундаг янз бүрийн хүмүүс ч бас байдаг л та тий. Тэгээ тийм болохоор ингээл аль болох нөгөө амьдралын туршлага юу ингээл үзэж харсан юм. Тэгээ тийм юм байгаа тэрийг илэрхийлж чадахгүй нөгөө байхгүй тэгж чадахгүй байхын аргагүй хэмжээнд өөрийгөө авчиж байгаа хүмүүс л ирэхэд бас уран бүтээл ч юм уу ямар нэгэн өөртөө зогсон аутлет тий гаргалгыг болоод явдаг багт одоо зохиол нөгөө хөгжим байна уу төрслөх байна уу гэж боддог. Тэгэхээр гэтээ нэг миний хувьд утгаснаа концепцийг бол би нэгэн ийм төрслөлийн болоод ийм одоо шинээр хэл зохиож байгаа юм шиг одоо заримдаа санагддаг. Одоо яг нэгсэндээ миний хувийн туршлага, миний бас ингээд харьяалагдах одоо газар нутгийн туршлага дандаа энэ чинь нэг юм надаас уусаа салшгүй юм одоо тодорхойлолтууд гэх юм уу хүчин нөлөө болж байгаа зүйлсүүд би мөн тэгээд эдгээрийг бас нөгөө хэрхэн оролцуулах уу аль хэсгийг оролцуулахгүй байх уу гэх мэтчлэнгээр ингээд нэг шинээр хэл зохиож байгаа юм шиг тэгээд тэгэхээр би зүгээр юу гэж хэлэх гээд байна гэхээр юм үргэлжилсэн их удаан хугацааны турш зүгээр л байнгын үргэлжилж идэг нэг тийм зүйлсээс санаанууд гардаг гэж би бол миний бүтээлүүд бол тэгж бодож байгаа. Одоо гинт ингээд нэг зэн шүү тас гэж гарч ирэхгүй гэж байна. Болсроол байх. Тий. Гэхдээ тэхийн одоо яг хөө тэгэх нөгөө завшаанууд гарна. Гэхдээ тэр нь үргэлжийн нөгөө нэгэн зүгчийг харж бодож эрэл хайгуул хийж нэг юу ч хийжсэн ирэхэд нөгөө компьютерийн тайп нээсэн юм шиг те нөгөө үргэлж нөгөө background application-ууд апдейт хийж байгаа юм шигээр юм байдсан болоо гэж бодож байгаа юм л та. Тэрнээс яг нөгөө яг онгод орохыг хүлээгээл яг энэ мөчт тэгнгээл тех биш одоо бүр одоо урландаа очоод нэг багсаг юм уу хэмхэл зэгцлээд шалмалаа шүртгч нь хүртэл баг арт practice байгаа байхгүй. Тэгж нөгөө юмдоо орно гэдэг юм уу нэг тийг үргэлжилсэн байдлыг аль болох хадгалж тэрнийхээ үр өгөөжийг одоо бас нэг бодлын юм зохион байгуулалттайгаар хүлээж байгаа байхгүй нөгөө гинт гараад тэнгэрээс буугаад ирнэ гэж биш. Бас нөгөө тодорхой хэмжээний өөрөө хөлс бас хичээл зүтгэл гаргаж ийж ингэж хэсэгчилж бас гардаг болоо. Одоо жишээлбэл би нэг юунеслээ уншиж байсан. Толстой жишээлбэл нөгөө роман бичгтээ хүргэлжсэн үг гэдэг. Тэгтээ нөгөө урт хэмжээний л одоо бичвэр шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо нэг хүн яриа авч байгаа хүн асуусан юм байна л та ингээд яаж ийм урт одоо зохиол бичдэг юм бэ гэдэг. Тэгэнгүүт одоо ингээд нэг дур суугаад бичнэ гэдэг бол угаасаа ямар ч боломжгүй зүйл шүү дээ. Тэгэнгүүт манайр хариулахтай болохоор одоо яг юм ингээ амархан ингээ бүтээд явж байгаа үед ингээ одоо яг утгаснаа ингээл хөврөөд л амархан гарч байгаа үед ирэхэд юу хийхээ мэдчихэж байгаа үедээ дандаа зогсож паузлдаг гэсэн юм байна л да. Тэгээд маргааштай үлдээдэг. Тэгэх юм бол эн чинь хоног өдөрчин хүн тус их өөр шүү дээ. Тэгэхээр маргааш босоод яг хаана орхисноо мэдээд үргэлжлүүлээд явна гэдэг чинь нөгөө үргэлжлэлийг бий болгож байна гэж би хараад байгаа л та. Тэгээд үргэлжилж байгаа хүн чинь дараа дараачих юмнууд нь орж ирдэг ч юм уу эсвэл өөр гаргалгаа нүрдэг ч юм уу нэг өөр хөлбрүүд нь бас хичээл зүтгэл гаргаж байгааг нэлээд цаанаасаа ирдэг юм болов гэж боддог. Чи бол харьцангуй залуудаа тэр дундаа бол сургуулаа төгсөөл баг орж ирээл анхныхаа томоохон хэмжээний үзэсгэлэнг танаас хүмүүсэд гаргаж ирсэн те. Тэр үзэсгэлэн за хамгийн сүүлийн үзэсгэлэн чинь болоод ирэхээр хоёр дахь ургалт байна. Энэ чи одоо сая ингэж үргэлжилсэн гэж шít. Чи одоо ингэ бодохоор үргэлжлэл явсан байдгүй. Тий. Одоо өөрөөр хэлбэл 15 онд 20 идэх наснда тавьж ийсэн. Одоо сүүлд 30 гараад бас тий. Нэг 10 жил өнгөрцөн шүү дээ тий. Тэрний ингээд үргэлжлэн ингээд одоо олон гэдэг кино шиг гэх юм уу одоо юу хий тий. Жаа бүдүүлэг юугаар хийж юм л та. Гэхдээ одоо хүртэл үргэлжлэлээр явж байгаа гэж бодож байгаа юм тий. Тий, ерхий барьсан нэг юм одоо санаа концепт гэх юм уу тий. Одоо тэр чих хандлагыг одоо улам баяжуулаад шүү бараг зарим хэсгийг нь сориод заримыг нь хаягхыг хаяат ч гэх юм уу. Тиймэрхүү
маягаар явдаг гэж хэлж болох байх. Бас нэгэн зүгээр нэг өндлөнгийн жишээ ярихад Хингван үлээ нэг мастераас бас нэг хүн асуусан юм байна л да. Таны одоо гаргасан бүх санаа чинь л одоо айгүй маш мундаг дандаа юм төгс санаанууд бүтээлүүд ингэж болж ирдэг. Бараг л юунтай байна вэ гэж асуусан юм шиг байна. Тэгсэн чинь тэр хүн хариулахтаа болохоор юм болж бүтэхгүй ч юм уу нэг юм хагас бодсон дутуу бодсон ч юм уу нэг бүх санаагаа ер нь бол биесээ гаргаж явах хэрэгтэй гэнэ л тэ. Муу юм гаргаж байгаа юм шиг. Одоо хэрвээ болцшгүй гэсэн нэг ямарваа нэгэн одоо нэг тим ч юм хийчихсэн гэсэн ярина тэр нь яг бодит байдал дээр явахгүй ч болно шүү дээ тийм санаа гэхдээ тэгээд яваад ах нь хамгийн хортой. Яагаад гэвэл нөгөө болцшгүй байдлыг хадгалсан хэвээр байгаа шүү тэр толгой дотор бол. Тийм. Гэхдээ бусад шүү санаанууд шавар хаагаад байдаг. Тэгэхээр зарим зүйлийг бол нэгэн ардаас скетч хийгээд чамаагүй эсвэл тултал нэг хийх гэж үзээд ч оролт бүтлгүүтэй чамааг ер нь гаргаж байгаа юм шиг байна. Тэр шиг бас яг хөө зарим нэг зүйлсийг хаях нь хаяа тэгээд сайжруулах ирмэлцээд тэгээ нөгөө угаасаа бүтээлийнх нь голчилж байгаа санаа маань өсөн төвчих гээд байгаа болохоор тэрийг бас аргалдаж үзчихлээ. Дараа нь чи 19 онд Венецийн биенналд үзлэг гаргасан баг тий. Агшин зураг гэдэг. Тэгэд жижиг тэгчин дөнгөж магистра төгсөөд баг төгсөөгүйсэн үгүй юу? Тийм арай диплом авах байсан тий. Диплом аваагүй тийшээ очиод тэгээ 2 сар гарав. Дипломын үзлэгээ гаргацсан тий. Тэгээ тэр үзлэг болж гаргасан ба тий. Тэр туршлагын талаар чи надад ярьж манай үзэгчдэд тий одоо энэ яг дөнгөж одоо за чи ингээд дөнгөж их сургууль төгсөнгүүтээ урж ирээл томоохон үзсэн Монголд гарч ирлээ. Дараад нь магистр суралцаал шууд одоо гараг төсөөгөө хийж байгаа л дахиад бүр дэлхийн хэмжээний тий Монгол Улсын төлөөж ингээд орж ирсэн. Энэ туршлага чамд хүнд байсан уу? Хэцүү байсан уу? Чи Монгол Улсыг ингээд төлөөлөх гэдэг чи одоо баг хөв уран бүтээлч биш болчихж байгаа байхгүй одоо Венецийн биенал дээр очингууд нэг талаасаа л та нэг талаасаа. Тийм яг бүр тэгж бодоод ангууд айгу бас тийм талт шинжлэлүүд илэрх юм шиг санагдчихсан. Гэтэ аль болох тэгж бодохгүй хэвчээсэн. Яа гэвэл одоо үүрэг даалгавар бол тий ойлгомжтой тэрийг үйлдвэрлэх хэрэгтэй. Тэгээд аль болох нөгөө тухайн ерхий одоо үзэсгэлэнгийн концепт ерхийдээ бол тавигдсан байсан. Одоо куратор Гантвия гэж тухайн үед яг ерхийдээ бол тэр гаргасан юм санаа нь бол ийм Монголын одоо хөөми ийм саунд хөөмиг одоо илүү баг нейтрал болгочих юм уу те баг эсвүүдэд нь хуваагаад баг тэгээд задлж деконструкц гэх юм уу те тэгэнгүүтээ эргүүлж тэрүүгээр нэгэн өөр зүйлийг босгох гэсэн одоо миний бас нэгэн зүгээр гаргалгаагаар бас тэгсэн болов гэж харж байна л да. Тэгээд тийм одоо төсөл санаа концепц байсан. Тэгээд тэрэн дээр миний бүтээлийн бас ерхий утгаснаа болоод хэлбэр донжиж гэсэн ерхэдөө бол ингээл нийлжсэн л та. Тэгээд гол нь тэнд анхаарлаа хандуулад тэгээд бас онцлог нь болохоор одоо site specific гэж нэрлэдэг шүү дээ. Яг тухайн орон зайдаа зориулж бүтээлээ тэнд нь газар дээр нь хийсэн. Тэгэхээр бол Венец хотод 2 сар гарan байрлаад тэгээд барилангаана тухайн бас газар нутагтай ингээ өшөө улам танилцаад мэдээж бол зүг чиг хандлага концепц юмнууд ойлгомжтой бас надаас юу хүлээгчсэн ч ойлгомжтой байсан. Гэхдээ тэр чи яг нөгөө эцсийн гаргалгаа нь юу байх вэ гэнэгүй гаргасан төлөвлөгөө зүйлсүүд байгаа. Гэхдээ би тэдгэр зүйлс явцын дунд бол бас өөрчлөгдөн гэдэгт угаасаа бүр ойлгомжтой харагдчихсан. Тэгээд тэр аль болох би нөгөө ухаан санаагаа тэр зүйлсүүдтэй л анхааруулахыг зорж ирсэн. Жишээлбэл нөгөө одоо материалаа хүртэл нөгөө шууд
ойр хавийн орон нутгийнхан дэлгүүр оршоо бүр заримдаа их газар руу нь явж бүр том материалын дэлгүүрээс нь бас эрэл хайгуул хийх яг зохицсон одоо зүйлсүүдээр одоо хайгуулаа барилгын материал. Тэгээд тэгж явах чинь нөгөө нэг одоо усан автобус усан одоо тэр чинь удаан усан дээр гоогдчих. Тэрэнд нь суун. Тэгээл одоо бас ингийн автобусан суугаа тэгээл ингээл явж байгаа. Тэр жижигхэн аялал болгоно бас нөгөө нэг тухайн цаг мөчийг илүү нөгөө мэдрээ тунгааж бодох, эргэцүүлэх боломжуудыг бас олгож байсан. Тэгээд тэр бүх одоо нөгөө хүчин төлөөнүүдийг бас нөгөө анзаарч тэр болгоно тусч бас шингэсэн болов уу гэж би бас боддог. Тухайн нөгөө хийсэн бүтээлүүд. Тэр нөгөө бианалын юун тэр бол нэг юм барилгын хөөсрөөс игээд хараар будцсан ийм их том одоо объект байгаа шүү дээ. Тэ. Тэгээд зүгээр яг зүгээр тэрийг харчаа зүгээр надад юу гэж бодсон гэхээр магадгүй чиний дээр ярилцлагыг чинь бас юу гэсэн нөлөөсөн баг л та. Нөгөө нэг олгоо орхоо шүү дээ. Олгоо орхоо шиг юм нэг агуу шиг ч юм уу эсвэл олгоо орхоо шиг ч юм уу. Яаж яхад юм нэг улаан гэрэл эдэргээд цаанаас ингээд улаан хөтө гэрэл тавьцсан эдэр байсан л та. Тэр яг юу байсан бэ? Яг тэрэнд өгсөн нэр нь болохоор тусал гэсэн нэртэй дроп. Энэ зүгээр нэг тусал гэдэг шиг. Туслаж тусал юм уу те? Тийм тусал одоо нөгөө шингэн ямар нэгэн зүйлийн тусал. Тэгээд ерөөхдөө яг хуу хэлбэр нь баг зэрэг жоохон тусал маягийн хэлбэртэй. Тэгээ яг хуу одоо бас тухайн үед миний бодож исэн тэр үед бас болж исэн зүйлүүд бас Венец чинь нөгөө усан дээр байгаа хот шүү дээ. Тэгээд усны бас нэг юм нөлөөнд бас их автдаг тийм газар юм байл л да. Одоо байсгаал нөгөө нэг дэлхийн мэдээгээр нэг Венец живлээ хэлээд тийм чинь угаасаа жилдээ бүр 2 удаа болдог үзэгдэл. Нөгөө нэг усны төвшин ихсдэг. Тэгээ багсдаг тэрэндээ бүр зөгцчихсөн нөгөө хаалгуудандаа ингээд ус урлахгүйгээ хаалт бүх хаалганууд нь тийм байдаг. Ингээд хаалт тавьчихдаг. Гэх мэтлээ. Тэгээд бас нөгөө усан заваар л бүгд зорчдог. Одоо усан автобус, усан такси гэл. Тэр болгоно нөгөө нэг хурдтай явах юм бол нөгөө бас нөгөө хүчтэй давалгаанууд бий болгодог. Тэгэнгүүт нөгөө барилгын нөгөө насжилтыг бас ингээл нөлөөлөлөө юм л да. Тэгээд тэр нэг бас нэг хурдтай явснаас үүссэн нэг ослоос болоод ерөөхдөө тэгээд бас тэр харгалзах асуудлыг бодож үзээд хурдны хязгаар энэ төр тавьсан гал гэж шимжил. Тэгээ нэг юм устай угаасаа айгүй холбогдолтой нэг тийм орчин тойрон байгаа. Тэгээд тэр бас санаан дээр дөрвөлөө. Тэгээ ерөөхдөө бол бас нөгөө саунд дуу авианы тийм хөөми орж ирсэн. Тэгээ бас тэр туршилтад одоо бараг тийм ambient маягийн болгоод тэгээд нэгэн зүйл хүчин зүйл бий болгож байгаа. Тэр нь бас нэг бодлын бит орчныг нь бүрдүүлэх бол бас нэгэн зорилго байсан. Тэгэхээр аль болох нэг юм нэг бодлын үл мэдэгдэх хүчин нөлөө хүчин зүйл битийн тийм орч байгаа. Гэхдээ нөгөө талаас нөгөө юунтай илүү талхаарсан байсан л та бас тухайн орон зай одоо тэр үзэсгэлэн гаргасан орон зай одоо Венец даяарлын төрөл бүрийн орон байр савнд ингээл хүмүүс одоо үзэсгэлэн гаргаж байгаа шүү дээ. Тэгвэл тэр байрыг бол бас өмнө урдаар хэдэн сарын өмнө очиод хэдэн газруудаа сонгосон тийм орон зай байсан. Тэр нь амар онцлогтой байх гэхээр бүр ердийн Венец ч одоо нарийнхан гудамжтай. Гэхдээ бүр ердийн нарийн гудамжнаас нь ч илүү нарийн. Хоёр хүн зөрөхөд ер нь бол нэлээд бас жоохон ингэжиж зөрөхөөр тийм нэг гудмаас ахуулаад тэгээд тэрний дунд нь нөгөө орон зай маань байрлаад тэгээд хажуу гудам ингэж далиадаг амун тэр орон зай дотор ороод нөгөө халахаар ч гэсэн гараа явах боломжтой. Тийм орон зай байсан л да. Бүр дээр үедээ бол талхны цех байсан. Тийм газар юм байлээ. Тэр гудам нь бас тийм нэртэй талхны зуух гэдэг нэртэй. Тэгээ яг тэр орон зай бол яг нөгөө хүний тухайн одоо инсталляшн чинь нэгсэндээ орон зайтай хамтарч ажиллах. Орон зайг идэвхжүүлэх, орон зайг ямарваа нэгэн зүйлийг хийх гэсэн ерөөхдөө урлагийн төрөл шүү дээ. Тэгэхээр нөгөө үзэгч
тэр орон зайтай харьцаж байгаа бүтээл болоод мөн хоёр дахь хүчин зүйл бол хүн болж таарч байгаа. Тэгэхээр тэр хүний бие тэр дотор явж одоо нэгэн туршлах дундуур өөр нэгэн хувийн туршлага бий болгоод гараад явах гэсэн ерхий бас нэг санаа байсан. Тэгэхээр тэр туршлага бол тэр гудамны захаас нарийн гудмаар явж эхлэнгүүтэл ерхийдөө сэтгэл зүйд нь орж эхэлж байгаа юм л да. Жоохон инсталлейшн одоо жишээлбэл минималист одоо баримл бол хүний биетэй л ерхийдөө харьцах шүү дээ. Одоо ингээд минималист зарим одоо уран бүтээлчнэрийн одоо баримлууд бол хүнээс айгүй том барилга шиг том гэсэн ярина яг хүн минималист гэхэлэр юучгүй гэж байгаа одоо айгүй нэг симпл энгийн загварыг тэгж ойлгодог шүү. Гэхдээ яг үүндээ бас тэр чинь айгүй юм одоо баг бруталист тий. Тэр нөгөө сүр хүч нөгөө хүний яг өөрийнхөө харьцааг хүний биеэс том болоод ирэхлээр л хүн өөрөөсөө том зүйл гэж ярьдаг шүү дээ. Нөгөө харьцааных нь хэмжүүр нь ердөөсөө дандаа өөрийнх нь бие эсвэл гар хуруусан гэл төө гэл явчихдаг тийм. Гадаадор бол фүрт мөхт гэл нөгөө хөл алхантаараа ярьждаг. Тэгэхээр нөгөө хүний нөгөө хэмжээс нь ердөөсөө дандаа өөрийнх нь харах өнцгөөс байгаад байдаг. Өөөсөө хүний бидний л хоорондоо харилцаж байгаа ертөнц болохоор. Тэгэхээр хүний биеэрээ туулж олж байгаа нөгөө мэдрэмж дээрээ тулгуурсан тэр гөгдлүүдтэй харьцах харилцаан дээр л тулгуурсан гэж л гэдэг л да. Тэгээд тэр мэдрэмж зүйлсүүд нь тэр нарийн гудмаас ахуулаад нөгөө сэтгэл зүйд нь нөлөөж эхлэе да. Тэгээд тэр дотор оронгууд нэгсэндээ ийм төрлүүрийн бас тэгээ саунд болоод тийм хүчин нөлөө бүхий зүйлсүүд инсталляц баримлуудтай ингээд нүр тулхамдаа тэгээд нэгсэндээ нэг хүнд хэцүү ямарваа нэгэн давааг даваад нэгсэндээ тэгээ гараа явж байгаа юм л да. Тэр тусал ядагаа тэр одоо инсталляц бас тэр хоёр өрөө дамнсан нэг хан нэвтэлсэн юм шиг тийм бас одоо зохимжтой байсан. Тэгээ нөгөө тэгээ хэд хэдэн дамжсан өрөөнүүд байсан. Тэгэхээр яг нөгөө нэг үргэлжилсэн нэг юм ямар нэг аялал нэг туулж байгаа нэг замналт шиг нэг юм альвалах нөгөө туршлага экспириенс дээр нэлээд үзэгчийн экспириенс дээр л тулгуурласан бас онцлогтой төслөөсөн гэж болно. Тэгээд хамгийн сүүлчийн өрөө нь болохоор ерөөхдөө нөгөө тэр тусал дотроос гарч байгаа юм шиг бас жоохон тийм хэлбэр тийм санаа авсан байсан. Тэгээд тухайд нөгөө дараачийн нөгөө нарийн гудмар руу үргэлжлүүлээ. Тэгээ илүү одоо Венецтэй хамгийн том өргөн гудам руу өргөнчлөл рүү гардаг л да. Ань дээр их ер нь бол сонирхолтой туршлага болсон юм шиг санагдсан надад. Тэгээд чамуу бас юм сэтгэл зүйн бас юунд байсан болов уу гэж бодоод бас яж байхгүй. Тэрнээс гадна чи нэлээд олон резиденст бол орсон, Арт Базельд орж ирсэн. Арт Базельд хоёрод орсон мэл ч тийм. Тийм, Майамид нэг ороод Хонконгд нэг орсон мэлээ тийм. Сүүлийн Хонконг гэсэн. Тэгээ Арт Базельд ч гэсэн орсон. За тэгэл ер нь чиний ингээд нэг артистийн туршлага чинь ингээд нэлээд тийм өргөн бэлээ л дээ. Тэгээд тэндээс би ингээд за тэр хийгдсэн ажлуудыг чинь ингээд нэлээд ингээд хараа авч байхад бол нэг салахгүй байгаа зүйл бол дахиад нөгөө материалтайгаа бүтээлтэй ч холбоотой гэдэг юм бол хэд хэдэн материал харагддаг юм. За арьс харагдчихээн, ивэр харагдчихээн, төмөр металл байна, тойл байна. Тэ Майамид дайлгууч тойлыг ашигласан байсан баг санагдаж байна те. Тойл байж гэн. За тэгээ мэдээж ивэр байж гэн те. Эднэр ингээд нэг талаасаа одоо ингээд нийт нэгээ бодоод үзэх юм бол ер нь бол маш тийм нүүдэлчдийн материал яваад байгаа байхгүй юу? Нүүдэлчдийн одоо босруулдаг гараагаар хасан эсвэл малаж хугасан дөрөн гарсан ч гэх юм уу. Тиймэрхүү шинжтэй материалууд ингээд явж ирсэн дунд нь тойл гараад ирэнгүүт би зөвөр тойл дээр надад бол асуулт үүсчихсэн байхгүй юу? Тойлоо юу байсан бэ? Яагаад гинт тийм ивэртэй арьсан дундаас тойл гараад ирв гэдэг асуулт байсан. Анхлан нэг юм хэсэг бүлэг цуврал бүтээл хийжсэн. Ковидын үед юм баг. Гэтэ яг өмнө бас мэрсээр тойл ашиглаж ирсэн удаанууд бил тэ. Одоо бүр нөгөө нөхдүүд байгаа хата тоглодог гэсэн чинь нөгөө шороонд нөгөө чихрийн цаас шилэнд нөгөө хийж нуудаг шүү дээ. Тэгээ нөгөө олж болол нөгөө шилийг нарчиж марчаал чихрийн цаас. Тэгтээ нэг юм тэр чинь нэг юм бас нэг хөөрхөн нэг газар
дотор нэг юм жадлцсан юм шиг нэг юм тэгээд болдог шүү дээ. Тэрнээс бас үүдэлтэй гэмээр юм уу нэг тийм бүтээл зурагтай яг нэг ашигладаг имиж фото зураг юмуд тэгээ бас толтой энэ тэрнийг хийжсэн юм байна л да. Гэхдээ тэр ялангуяа тэр нөгөө Майами Базелд ордог цуврал бүтээл бол эхлэл нь бол юу байсан? Ковидын үед бас нэг ковид үе чинь нөгөө хөл хоройтой байсан шүү дээ хаасаагүй. Гэхдээ нөгөө Бээжинд нэг тийм онлайн маягийн тийм захимаар бас нэг тийм олон улсын бас нэг хүмүүсийг амарсан нэг тийм юу болсон. Ялангуяа Монгол хэтэд өөр монгол уран бүтээлч нар орсон. Тийм нэг төсөл болж ирсэн. Тэрэн дээр ерөөхдөө тийм нүүдэлчин маягийн Go Nomadic Together гэдэг нэртэй байсан яг бүр санахтай. Тэгээд тэр болохоор ерөөхдөө нэг тийм ер нь баг нэр нь санаа өгч байгаа тийм. Тийм ээ, тийм. Тэгээд би болохоор ерөөхдөө ингээ мэдээж хийжсэн бүтээлийнхээ үргэлжил санааг бас нэг юм тийм өөр бас нэг өнцгөөс хийх гэсэн оролдлогод бас шинэ нэрлэл агуулт хийжсэн тэр нэг санааны төслийн хүрээнд тэгээд Go Nomadic Together гэхлээр нэгсэндээ нүүдэл нэг ямар ч лсэн нэг юм хөдөлгөөнд донд оршиж байгаа нэг ихтэй нэг Go гэдэг чинь нэг айгүй нэг юм шууд явах гэсэн нэг явцгаа ч юм уу нэг урай маягтай юм шиг өнгөс захиад байгаа юм шиг тий. Тэгээд нэгсэндээ би бодсон юм л та нэг яг хэрвээ ингээд нүүдлээд шууд нэг аянд ч юм уу гарахад ер нь одоо цаг үеийн хүмүүс юу ингээд гартаа бариад ч юм уу нуруунд өрөө гарах вэ гэх. Тэгээд нэгсэндээ нэг би тийм тол одоо ингийн одоо суурин амьдралын гар нүрээ угаадаг журлан байнд байдаг толны одоо тийм кабинетийг нэгсэндээ тэрнээс инспирэшн сэтлээ авсан баггүй. Тэр чинь бас нэг хөдөөгийн нөхцөл байдалд бол нэг хөрхөн юм бүтээлч сэтгэлгээгээр гаргачихсан шийдчихсэн байдаг шүү дээ. Ундааны самаунд яатсан тэгснэ нэг юм шонгийн мод шиг модонд зооцсон тэгснэ бас хөрхөн савн тавьдаг хэсэгтэй тэгээд нэг юм тойл мэл бас тавьчихдаг шүү дээ. Эсвэл бүр хятадууд хүртэл барыг тэрэнд нь тохируулчихсан загварыг нөгөө шавраар цутгамлаар хийсэн. Тэгээд нэг юм миний бас бүтээлүүд донд оршдог бас нэгэн санаа нэг юм яг тэр нөгөө акшн зур гэдэг үзэсгэлэн шиг temporality акшн зур төр зурын бас нэг юм засвар гаргалгаа одоо ямарваа нэгэн зүйлийг эвдэрсэн зүйлийг засаж янзлах сайжруулах дандаа нөгөө шат ахих хөгжих хувьсах гэдээс шүү дээ. Тэр шиг бас нэг юм залхууч юм шиг төр зурын нэг юм гаргалгаанууд одоо яг шүү ингээ за дөрвтэй ашиглая гой цэвэрхэн ашиглая гэвэл бас ингээ хүн чинь нэг жоохон гарынхаа орыг гаргаад юм хийвэл хийхэр шүү дээ. Гэхдээ нэг юм тийм одоо нэг байгаа зүйлсээ ашиглаад нэг хийдэг бас тийм ухаан биш. Тэр чинь бас ингээд өвлөгдөөд ингээд бидний дунд орчин цаг үед бас хүнээс хүнд дамжаад хэсэг бүлэг хүнээс өөр хэсэг бүлэгэнд дамжаад явж байгаа нэг мэдлэг дамжаад байгаа шүү дээ. Боловсралч гэх юм уу тийм баг ахуун гудамжны боловсрал гэж хэлж болохоор нэг street knowledge гэдэг шиг. Тэдгээр зүйлсүүдийг би бас нэг юм анзаарахгүй орхиж болохгүй бас бидний одоо миний бас судалгаа сонирхдаг зүйлс бол түүх домог хэрхэн одоо үеэс үеж дамждаг уу, ямар зүйлс нь мартагдаад, ямар зүйлс нь одоо давслагдаад явдаг уу гэдгийг бас анзаарч судлах дуртай. Шууд утгаараа зарим бүтэл тусдаггүй ч гэсэн бас яг миний яг их өсвөр болж явж идэг тийм санаанууд байдаг. Тэгээ тэрэн шиг ерөөхдөө одоо цаг үеийн тэгж дамждаг мэдлэг боловсрал юу юм бэ гэхээр одоо юм монголчлох ч юм уу те нэг юм ямар зүйлийг засч янзлахтаа нэг гаргадаг хандлагууд бас байгаа шүү дээ. За нэг ингэсэн байхад нэг ойрын хугацаанд гайгүй сөхүүл нэг 2 жилдээ гайгүй ч гэсэн бараг бүр сэтгэлгээний үүднээс хүртэл юмыг засч хийдэг шүү дээ бас хүмүүс. Тэр болгон айгүй тийм анзаарч болохгүй бидний бас одоо цаг үеийн нэг бодлын археологийн олдуур болох зүйлсүүдийг бараг бүтээж байгаа гэж үздэг хэрэг илүү. Тэгээд тэр мэр болоод эдгээр зүйлс хүчин зүйлсүүд байгаа. Тэгээд нэгсэндээ бас ялангуяа нөгөө ковидын үед чинь тэгээ нөгөө хүн болгон нөгөө хорионд байгаад илүү нөгөө өөртөөгөө харьцаж байгаа өөрийгөө илүү дүүрийг бараг харах боломж нь гарсан ч юм уу. Нөгөө яг толинд тий нөгөө угаалгын өрөөнийхэн толинд өөрийгөө хардаг, үргэлж нэг харах одоо мөчлөгч юм уу нөгөө боломж шансууд нь илүү ихсэн гэх юм уу. Тэгэхээр бид нар чи яг үүндээ бид нар өөрөө өөрсдийнхөө төдийлөн нэг анзаарч харддаг бараг
жоохон удаан өөрийгөө толж идэх юм бол баг амарч санагдах тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхээр нэг тэр боломж нь олгож исэн юм шиг. Тэгэхээр яг ийм харилцаа тэр тухайн цаг үеийг бас тусгасан. Тэгээд тэр толиор бол би ямар нэг эд шид хийх гээгүй зүгээр л хийдэг одоо хэрэглээний талаас нь л одоо урд нь байгаа зүйлс юм уу хүнийг тусгадаг тэр шинж чанараар нь л оруулж ирсэн. Тэгээд гэхдээ илүү нөгөө нэг баримталтайгаа уялдуулаад ингээд ирэнгүүт нэг бодлын нөгөө ялангуяа ковид ч нэг тийм сонин одоо дэлхийн одоо ийм нөхцөл байдалтай апокалипс ч юм уу нэг юм сүрэлсгүүл хүн төрөлхтний дараах ирэн үе ямар ах уу гэсэн нэг тийм зөвлөл санаа нөхцлүүд байдаг ш. Тэр шиг нөгөө ерөөдөө байгаль одоо энэ толийг эргүүлж авсан одоо энэ бүтэц бүхий зүйлийг эргүүлж авбал ямар байх уу, ямар дүр зурагт орох бол гэсэн тийм ургалт гэсэн санааг нь ерөөдөө эврээрээ төлөөлөлээд тэгээд исэн тийм төрөл бүрийн юм цурал бүтээлээд тойл тийм учиртай юм. Тэр дунд дээр тойл их сонирхолтой санагдаад асуусан. Өөрөө бол ингээд их олон амжилттай төслүүдэд оролцоод амжилттай одоо бас Монголыгоо бас ингээд явлаа шүү дээ. Зураачийн, уран бүтээлчийн гэж уран бүтээлчийн карьерөө чи өөрөө амжилттай гэж үздэг. Тэгээд зөвхөн хэмжээндээ бас тэгээд өөрийгөө болгож ин тал гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд гэхдээ бас тэгээд өшөө яах бол гэж үргэлжлэдэг л тийм байдалд өшөө энэ байгаагаасаа одоо ингэж байгаасаа гэл сайжрах гэсэн өшөө сүр очоогоо одоо ингэж мдэггүй зүйлсээ мэдчих таньж өшөөл нөгөө хөгжлийн замнал гэдэг шиг л. Тэдгээр зүйлсүүд найдчихээ тий. Мэдхгүй рүү явж байгаа нэг чинь. Надад одоо ингээд цөөн үед асуулт байна л да зүгээр ямар богинохон тавчгаа хариулаарай заа 91 2 үгээр ч юм уу. Блиц баггүй. Тий. Уран бүтээлч байх бол таны сүүлчийн сонголт мөн үү? Мэдгүй. Тэгвэл за таны бодлоор хиймэл оюун ухаан тийм ээ уран бүтээлчийн хамтрагч нь байх болов эсвэл өрсөлдөгч нь байх болов? Хамтрагч болж болно гэж бодож чинь тэрийг үл үгүйсэхгүй байна. Гэхдээ нөгөө яг нөгөө тэр шинэ мэдхгүй одоо ирээдүйн тэр нөхцөл байдал руу бид нэр харж өнгөрөхөд бас превью болох байна. За одоо хоосон чанарт хоёул ихэрсэн юм чинь. Урлагийн бүтээл өөрөө хоосон чанартай юу? Эсвэл бол бид нар хоосон чанартай болгодгоо. Одоо ялгаагүй л хоосон чанартай байх та. Өөрийгөө ингээд 100% шингээж чадсан бүтээлгүй аль бүтээлийг нэрлэх вэ? Тэрийг бол стайлж мэддэг. Хийгдэг байгаа. Гэхдээ баг тэгэх боломж байгаа болов уу гэж гайхаж байна. Хувийн үед өөрийгөө тодорхойлвол яг юу гэж тодорхойлох вэ? Зөвхөн тодорхойлвол. За тодорхойлыг бол өмнөх асуултан дээр дөрвөлөөд өөрийгөө 100% илэрхийлсэн уран бүтээл баг хийхгүй баг. Өөртөө жоох нь үлдээмэр санагдана. Тэгвэл уран бүтээлчийн хувьд өөрөө хэрхэн тодорхойлдог? Дасан зохицох хэрэгэлцэлтэй. Тиймэрхүү. Дараагийн амьдралтаа дахиад зураачийн одоо уран бүтээлчийн замлалыг сонгох уу? Яаж ч магадгүй. Эргэлдэж дээ тий. Өөрөө ингээд Америкийн галерейнуудад ажилласан, Америкт суралцж олон жил болж амьдэрсэн. Өнөөдөр чи Америкийн уран бүтээлч үү эсвэл Монгол уран бүтээлч үү? Монгол. Зөвхөн Монгол. За би ч гэсэн яг Монгол уран бүтээлч бодож байна. За бидний анхны зочин маань Жанцаа байлаа. Монгол зураач. За тэгээд Жанцаудаа амжилт хүсье. Ирсэн маш их баярлалаа. Тэгээд үзэгчтэй бас бид нартай хамт байсанд энэ урт яриаг
хамтаа сонссонд хамт бүтээсэнд бол маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд өөрж оролцуулсанд сонирхолтой яриа өрнөсөнд баярлалаа. За.